Хэрхэн баркод хэвлэгчин ашиглах вэ? Тохиргоо хэсгийн нэмэлт тохиргоо зэснээс баркод хэвлэгчин ашиглах гэдгийг идэвхжүүлэн хадгалах товчийг дарна. Бараа цэс дотроос барааны жагсаалтыг сонгон орно. Тухайн барааны баркодыг аван жинлүүрээс хэвлэн гарч ирэх код болон масуу пост дээр уншуулах баркодыг бүтээцгээе. Эхний 2 орн нь уг түр. Дараагийн 4 орн нь тухайн барааны баркод. Дараагийн 3 орон тус бүр жингийн хэмжүүр. Дээрх утгуудыг нийлүүлж бичгэд тухайн барааны баркод үүснэ. Энэ кодыг жинлүүрээс хэвлэж гарч ирж байна гэж бодцгоё. Борлуулалтын бос руу орон баркодыг скан хийж эсвэл баркодыг шивж оруулна. Скан хийж оруулахад тухайн барааны жин болон үнийн дүн гарч ирнэ.